Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан бэ? Мэдгүй шүү дээ. Мэдгүй. Ямар нэгэн барагцаа байхгүй юу? Барагцаа яа. 2000. 2000 Тийм. 1989 онд баталсан байх шүү. За тэгэхээр өчгөө. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зорилго юу вэ? Хүүхдийн эрхийг хамгаалах. Хүүхдийн талаар бүхэл зөв шийдвэр гаргаж хүүхдийнхээ эрхийг бүгдийг хамгаалдаг шүү дээ. Баярлалаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан бэ? За 1989 онд баталсан байх шүү. За 89 он. 89 онд баталсан юм байна. За тэгэхээр за баярлалаа. Хүүхдийн ажил хийх эрх ба хязгаар ямар үгүй? 18-аас дээш наснд ажил хийж болно. Тийм ээ. Зөв байлаа. За баярлалаа багш. Баярлалаа. За хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан бэ? Надад чинь 1985. Амар төглөө 1989 онд баталжсэн байх шүү. За. Хүүхдийн амьдрах эрх ямар утгатай вэ? Хүүхдийн амьдрах эрх гэдэг нь өөрөө цаанаас утга нь л юу байхгүй. Тэр хүүхдийн өөрийнх нь эрх тэр чөлөө тэгээд ерөөсөө өөрөө өөртөө зав гаргах хэрэгтэй. Тийм бол тэр хүүхд ерөөсөө хүсэл мөрөлдөө хүрч чадахгүй. Зарим хүүхдүүд ерөөсөө өөр хүсэл мөрөлдөө ерөөсөө хүрч чадахгүй. Өөртөө итгэлгүй байгаа болохоор тэр хүүхд ерөөсөө дээш гарахгүй. Хүсэл мөрөлдөл тэр хүүхдэд нураад байгаа болохоор хүүхдүүд ер нь өөртөө кичээх хэрэгтэй байхгүй. Яг хүн болгон дэмжих хэрэгтэй. За баярлалаа. За Баярлалаа. Хүүхэд хэдэн эрхтэй? Хүүхэд 7 эрхтэй. За зүг байлаа. Баярлалаа. Хүүхдийн эрх зөрчигдөх үед хэнд хаан хандах ёстой вэ? 108. Баярлалаа. Баярлалаа. Хүүхэд гэр бүлтэйгээ хамт амьдрах эрх ямар нөхцөлд хязгаарлагдах вэ? Болох вэ? Юу? Үедээ байхгүй хахад уу? Тий. За. За чихлаа. Энийг. Баярлалаа. Хүүхэд соёл, хэл, шашин, шүтэг, эрхийн ач холбогдолтой холбогдол юу вэ? Монгол хүн гэдгээ л санаж явах та. За буруу байна. За. Хүүхдийн нууцлын эрх гэж юу хэлдэг вэ? Тийм хувь нууц. Хувь мэдээ. Зүг байлаа. Баярлалаа. За. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан бэ? 2020 оны 2020 он буруу байлаа. 1989 онд анх удаа баталж байсан байх шүү. За чийслээд орой заа юу? За баярлалаа. Хүүхдийн эрх зөрчигдсөн үед хэн хаана хандах ёстой вэ? 108. Бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай эрхүүд юу вэ? Сайн мэдгүй байна. Баярлалаа. Эрх зөрчигдөх үед хэн хаана хандах ёстой вэ? Нэг нь уучлах юм шиг. За баярлалаа. Хүүхдийн эрхийн хэрэгжүүлэгийг хянах үндэсний байгууллага Монголд аль вэ? Цагдаа. За буруу байлаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан бэ? 41-2 оноос юм болов уу? 1941-2 оноос. Биш үү? 2000 онд гэсэн. 1989 онд баталжсэн байх шүү гэсэн. За хүчээр. За баярлалаа гшаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан байх гшаа? 1996 он юм болов уу? 90 төгсөө. Гэтэ буруу байлаа гшаа. 1989 онд баталжсэн байх шүү. За баярлалаа гшаа. Баярлалаа. За хүүхдийн эрхийн тухай конвенцийн зорилго юу вэ? Мэдхгүй шүү дээ. Тэр нь юу вэ? За хүүхдийн эрх чөлөөг хамгаалж бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилготой ажилт юм байна шүү агаа. Тэслэд ягаад авчираа. Фотогод авчираа. За баярлалаа. За. Нэг дээр нэг хэр хэдлээ? 2. 2 дээр нэг хэр хэдлээ? 4. Зүг байлаа. Баярлалаа.
За Монгол улс хүүхдийн эрхийн тухай конвенцэд хэдэн онд нэгдэн орсон бэ? За танд энэ барагцаа байна уу? Тэрийг 2005 онд юм байна. Үгүй ээ 1990 онд нэгдэн орсон юм шүү. За баярлалаа.